Зохиолыг бичсэн Лундаа өвгтэй пионер. Зохиолыг уншсан Б. Очир. Г. Монгон сар. Эдрээд тавилан. Өөрийн гэгээ өрх татах шиг тооноор гүйж энэ шөнө их л урт санагдлаа. Сэрж шүнжин хөрвөөж элдвийг бодсоор хулжсан нойрооч ойшоосонгүй. Гэгээ гараас нь татах шиг хөнгөн босож урд урдынхаасаа нэг л догдлонгүй боловч бас айдастай санагдаж байлаа. Амьдралынхаа тэн хагасыг зовлонгийн дундуур алхаж ирсэн түнд аз жаргалтай уучрах гэдэг нь чухам ямар сэтгэл мэдрэмж байхыг мэдэхгүй. Нэг нүдэн сохор сүүлийн 15 жил хүйтэн хөндөй шоронгийн байшинд амьдарч цонхисон цагаан царайтай болжээ. Анхаарсан хүн сэрдхиймээр энэ царайнаасаа тэрээр санаа зовж байсангүй. Гэвч өнөөдөр яагаад ч юм өөрөө хүртэл цочиж нэг л тавгүй боллоо. 17 жилийн өмнө үрийн зулай үнэрлсэн ч түүний амьдралын зурагч юм уу удаан тэр жаргалыг мэдэрч чадалгүй амьдын хагцалтай учирсан юм. Түүнээс даруй 2 жилийн дараа тэр нэг хэцүү нэртэй газар руу явхаар болж цагдаа нарт баригдсан байхтан ганцхан хармаар байна гэж сураг тавихад олдоогүй билээ. Харин энэ өдөр тэр хүүтэйгэн уулзах завшаан тохиолдсон нь энэ байж. Хүний амьдрал үнэхээр хатуу юм да. Зэрж хүн амны хэрэгээр бүх насаараа хоригдох ял авч 15 жил хоригдоод сайн хүмүүжигч байсны дээр газар дээрх ганц дүүн энэ хугацаанд бүхэл зүйлээ түүнийг суллахын төлөө зүтгэсний ачаар өршөөлийн хуулиар суллагдаад байгаа нь энэ. Түүний хүүг харин асрамжийн газар өгсөн бөгөөд өдгөө 17 хүрч байгаа. Ямар царайтай, ямар ааш авиртай хүн болсныг нь мэдэхгүй. Гэвч өгөхөд үр харамгэгчээр нэг ч удаа бодохгүй байж чадаагүй билээ. Намайг ээжээ гэж хүлээн зөвшөөрөхгүй л яана гэж бодох бүрл голоод нь харанхуйлах шиг л болж байв. Гэвч уулзахыг, харахыг маш их хүссэндээ шүнж унтаж чадалгүй бэлтгэн зэхэж байлаа. Дүүн хөөцөлдөж байж нэг гэр олж өгсөн. Түүнийгэн өөрийн хэмжээндээ төвхнүүлжээ. Яланд явхтаа гэртээ байсан ч хадмын тал нь авсан гэсэн. Гэр доторх хэдхэн тавилгаан дахин арчиж өчигдөрхөн ойж дууссан хөх торгон дээлэн байн илж үзээд л үнэхээр байж суух газраа олж ядана. Сэрж Улаанбаатар хотын 61-ийн гармын хойх нь нэгэн тосгонд суурьшсан юм. Уг нь төрж өссөн нутаг нь Хэнтэй аймгийн Бэндэр сум. Гэвч ийм байдалтай нутаг руугаа явахыг хүсээгүй аж. Түүний дүү Доржон хотод суурьшаад удаж байгаа нэгэн эгчинхээ төлөө бүхнийг чадхаараа хийж байгаа. Хав ойрын эд юмсан эргүүлж тойруулж арчин цай чанаж байтал цагч нэлэн өнгөрлөө. Гэрийнхэн гадаа машин дуугарахад зүрх нь хүчтэй цохилж нэг босоод нэг суугаад их л сандарлаа. Хаалга онгойж гаднаас нэг л хүн орж ирлээ. Оо чи юу би бүр сандраад ер нь л хэцүү байна. Би ганцаараа ирлээ. Нөгөө хүү миний нөгөө Гэдэл ээрч мөрөн өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байхад ирнэ ч нөгөө газрынх нь асран хамгаалагч нь заавал харгалзаж ирнэ гин. Тэгээд уулзалдаад энд үлдэх нь яах нь. Үлдсэн ч дараа нь өрчлүүлэх хуулиар бичиг баримт янз бүрийн юм янзл нь яанч гинөө мэдгүй нэг юм яриад л байсан. үлдэхгүй л хаад намайг ойлгохгүй. Ингээд хардаг ганц нүднийхээ булангаас том нулимс ханцуугаараа шувтран авталаа. За хаа настаа эгч минь хүүгийн нэрийг бэхэ гэдэг юм билээ. Би харин сүүлд сураг гаргачаад хит уулдсан. Их хэрсүү, ухаантай, яг л тань шиг минь. Нэр тэд жолоочтойгоо гуруулаа ирэх бах. Та нөгөө өчигдрийн авсан махаараа хоол бэлдчих. Би энэ хүй долоо худгийн дээх нь
Нэг малчинтай ярьсан байгаа. Нэг хонь зарна гэсэн. Орой шин шул ууцгаана. За. Тэгээ. Нэр манай хүн ажлаа тараад хүүхдүүдээ аваад ирнэ гэсэн. Өнөөдөр хэдүүлээ сайхан салхилангаан идэж уугаад бөөнөрөө эндэ хонно. Маргааш ажилгүй юм уу? Надаас болоод ажил төрлөө алдах хэрэггүй шүү. Зүгээрээ ихч минь. Маргааш тэгээд чи хагасан өдөр бүгд амарна. Оо тийм үү. Би ч сар өдрөвч мэдхээлчтэй. Цаг 12 орчим болж байх үед Доржогийн утсан дуугарлаа. Байна уу? За. Одоо яг хаана явна? Тий. За юу яа? Та нар наад 61-ийн гармын пост өнгөрөөд байж бай. Тий. За одоохон очлоо. Гэж яриад гараад явлаа. Доржоо зочтон тосож аваад эгчиндээ гэртэл сэржээ байдаггүй. Хүмүүсээ гэртэн оруулчаад юу хэлэхээ мэдэхгүй гарч эргэн тойрноо харж дэмэл хэсэг зогслоо. Гэтэл гэрийн хойно гиншиг аятай чимээ гарахад тойрон очвол амандан альчуураа зуучсан уйлаад сууж байв. Доржиж энэ удаа төвчж чадалгүй уйлжглаа. Ямар их хүлээж, шаналж, харамсаж явсан болдоо хөөрхий. Хэсэг уйлж суусны дараа сая нэг босгод нэгэн махлаг авгай гарч ирэн Иш хөөрхий дөө. Ямар сайн байх вэ? Бихээ миний хүү гараад ирээ. Гэд дуутахад Хэрэггүй дээ. Би одоо орлоо. Гэд арай тавьширсан сэржээ нүрээ дахин нэг сайн арчаад гэртээ орон цаа яглаж бүгдэнд нь барилаа. Юу ч ярьж чадахгүй дуугүй л суулаа. Бүгд хэсэг чимээгүй байсны дараа мөнөөх авгай. За бихээ. Миний хүү энэ хүн бол чиний ээж. Ээж нь чамд зөндөө ярьж байсан да. Тэр үед том алдаа байсан. Чи одоо том болсон ойлгох байх. Ингэлээ. Өгдөө цөөтэй өндөр борхуу хадаг байран босоод төрсөн ээжийнхээ өмнө очиод сөгдөж суугаад золголоо. Хүүгээ ийм байдалтай тосож уулзна гэж төсөөлөөгүй сэржээ маш их уярж толгойг нь энгэртэй нааж тэврээд цорхирхон уйллаа. Хүүч мөн адил уйлж гэрт ирсэн жолооч асрамжийн газрын авгай дүү доржоо гэд бүгд л уйлж гарлаа. Бэхэд асрамжийн газрын ээж нь маш их зүйлийг доржоогоос сонсснороо ярьж өгсөн болохоор их л удаан бодож маш их шаналсан байж. Намайг дулмаа гэдэг. Өөрийн тань талаар доржоо ярьсан. Би яах вэ? Олон хүүхдийн ээж болж амьдарсаар өдийг хүрлээ. Төрснөө тоогоод эргэж учрах тохиол тиймч байхгүй л дээ. Уг нь элэг бүтэн болоод амьдарч л байвал болоодоо. Гэж асрамжийн газрын авгай намуухан ярина. Танд маш их баярлалаа. Би гэдэг хүн төрүүлсэн нь үнэн болохоос уучлшгүй нүгэлтэй хүн. Хүүг минь ийм сайн хүн болгож хүмүүжүүлсэнд үнэхээр их баярлалаа. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ? Уучлалгүйгээр жаргал ирэхгүй хойно нэг сайхан уучлж авах бол ямар их уужирдгийг хүүхдүүд минь бүгд мэднэ. Үнэхээр баярлалаа. Гэхдээ та нар хоноод явна үсттэй. Би чарда ажил их болохоор оройдоо явна. Харин бихээ миний хүү энд хэд хонох юм уу? Гэхэд зөвшөрсөн аятай толгойд өглөө. Ирсэн цагаасаа амнаасаа ганц ч үг унгасангүй. Үнэхээр номхон дөлгөн хүүхэд аж. Тэр оройдоо доржогийн эхнэр хоёр хүүхдийн хамт ирж бөөнөрөн идэж ууж инээж хөөрч сэржээ амьдралдаа анх удаа ийм халуун дотн мэдрэмжийг авч байгаа нь энэ. Бэхээ байн инээмсэглэж баг багаар дасчил байлаа. Их үрийн зөн юм уу уй сэмхэн нэг нэгнээ гунигтай ширтэж сууна.
Айдаа амьдралаа гэж ургаж байгаа цэцэг сэтгэл сэргээн баясгах айдал жаргалтай үе нэг байна. Хатаж гандаад сэтгэл хоослох айдал гүнэгт өдрүүдж бас олон байна. 17 настай цэвэр ичимтгий хонгор охин аав ээжийнхээ энгэрд эрхэлсэн бурхан айдал дэрвэж явлаа. Энэ үе бол 1992 он. Цаг үеийн салхийг төрхөндөө зурж гэрчилсэн хөдөөгийн хоёр хөгшин тэрсгэн хоёр хүүхдэн тэнцүүхэн хайрлаж явдагч нэг л өдөр бүсгүй хүн гэдэг хүнийг болоод явчихдгийг умартсан байж. Аав ээжтэй бол өөрөөс нь салаагүй нэл хүрэн санагдавч цаг хугацаа харин хатуу боловч үнэн ганцхан тавилан байдаг байна. Зэржээ 17 наснда айлын гэргий болохоор болсон аж. Нутагтаан цэмцгэр гэгддэг пүрв хожуу хоёр хүүхэдтэй болсон юм. Ганц охиноо нэлхааран хүнийх болохондэ гэж ихэд дурамчхан байсан ч эхийн сэтгэл гэж хүчтэй учраас хөгшнийхөө ятгалгыг үгүйсгэж чадаагүй юм. Иш миний муу шар охин чинь саяхан л хуруунаас зүгтсэн жижигхэн юм байсан. Ийм хурдан том болчих гэж. Бүсгүй хүний тавилан хойно одоо яа гэх вэ? Гэж аав нөхөрдөн. Хорин болохоос 18 хоногийн өмнө цэмцгэр пүрв хот айлуудаар хэсэж аяг тагшим эргүүлж яваад гэртэн ирсэн нь энэ байлаа. Олдсон хувь заяага охин минь өөрөө мэддэгдээ хөвшин. Гэж эхнэр нь охиныхон үсийг илэнгэн хэлв. Миний хүүч ялгаагүй удахгүй л эхнэр аав нь л гэх бах та. Гэж нэм хэлв. Аваа, та ч надад юу яриад байгаа юм те? Гэж хүүд оржоо толгоогоо илэн ичингүй ирв. Харин Сэржээ аав ээжээсээ ичиж байгаа ч дотроо бас хайртай хүнтэйгэн хамт амьдрна гэд их л жаргалтай өдөр хоног өнгөрч байв. Намрын дунд сарын шөнийн 17-нд Сэржээ Брэдберийн ёсоор бэлгэсэлд очсон тэрэгтэй ачааг даган хөдөлгөөн морьтой цуваанд хөдөллөө. Нутаг усны хүнтэйгэн хуримлаж байгаа болохоор цаг хугацаа төдийлөн зарцуулсангүй. Хадмын герт дөхөн очиход дуу хуур болсон хүмүүс өгтөн авч очсон дэрийг нь булаацалдан хадмын талынх нь нэг сагсуу бадрун ир бүгдээс булаан зүхтаж шинэ гэрийн зүүн орон дээр аваачиж тавилаа. Энэ нь их л сайн үйлгэлсэн. Хүн болсоор хурим найрын ёслолд оролцож үзээгүй Сэржээ маш ихээр цочирдож эхнээсээ л маш их сандарлаа. Шинэ гэрт орж хамган дээл өмсөж гоёл чимгэлэн зүүгээд гал түлэн цай чанаж хоёр талын зочин гүйчэнд аяглан барьлаа. Налиг хүний үр гэсэндээ ёс болгоныг төвөггүй хийж чадах аж. Ингээд л өдөржин хоёр тал харилцан дуулж бүжиглэн бужигнаж өнгөрлөө. Сэржээ өдий болтол айлд хонож үзээгүй бэлээ. Байн байн л төрсөн гэрийнхээ зүг харж санаа алдана. Сэржээ чимэн ядарсан уу? Гэж алтан хүү дугуй алаг нүдэн эргэлдүүлэн эгцлэн харахад Зүгээрээ харин та гэд доош иртэн хэлэхэд би зүгээрээ ингээд л хоёулаа айл гэр болж амьдрах нь байна шүү дээ. Энэ хүмүүс унтчихсан байх та. Гэж шивнэн дээлэн тайланган хэлв. за Гэд сулхан хилээд босож ирээд хоёулаа гарчхаад ирээ. Би бийцмаар байна. Өө за тий. Энэ шөнө Сэржээ алтан хүү хоёр шөн дунд хүртэл орчлон хорвоог умартан янаглаж хонлоо. Урд өмнө ганц нэг удаа төрхмийнхөө илүү гэрт ийм үлэн борооны ажлыг яруу санд руу хийн өнгөрч байсан ч энэ удаагийнх нь яахын аргагүй жаргалын балыг амталж чадсан юм. Өвдөлт, итгэлт, бас таатай мэдрэмж, нөмөр нөөлөг бүхнийг илүү их мэдэрч бүсгүй хүний тавилантай ингэж учирсан билээ. Алтан хүүгийнх гэдэг нэгэн үрхэл ийм бүрдэж Сэржээ хамган хүний амьдралыг 17 насндаа амсаж эхлэхдээ юуж төвөгшөөж шантраагүй юм. Нэгэнт сонгосон замаар алхаж орсон хүн юунаас ч айж, юунаас ч бэргэх билээ дээ. Гэвч амьдрал гэдэг тэмч дардан байдаггүй аж. Гэргий болоод 2 жил өнгөрчгöd байхад үр хүүхэд заяасангүй.
Анх алган дээрэн өргөд, нуруунд дээрэн үүрээд, нар сарыг ч бэлгэлэхэд бэлэн байсан эр нөхөр нь өөрчлөгдөж, ам нээвэл хэрүүл, гар хөдөлбөл зодон болчих гээд байдаг болов. Хаяа нүд амаан тэс цохилж хэд хоног гэрээс сухих ирэхгүй болдог байв. Дүүд оржоо нь эр цэргийн албанд мордож, хоёулахна хоцорсон хөгшин ээж аав нь хүмбүл хөдлөх хүч дутмаг ядруулхан л байгаа. Сэржээ нөхрийнхөө гарт хөгөрсөн нүдэн эдгэх гэж хэд хоног л гэртээ байлаа. Хавар шовторч зун эхлэж байсан үе. Хүйтэн бороо зүсэрч урт өдөр өнгөрч барагдахгүй. Хэдийгээр ийм амьдралтай болсон ч нэгэнт ийм замаар орсон бол гарч болохгүй гэсэн ухамсар анханаас нь л түүнд байгаа болохоор хийх ёстой зүйлээ хийсээр л байлаа. Гэнэт хаалга сэвхийн онгож хөгшин ээж нь шалав норчсон орж ирээд уйлж гарлаа. Муу авчин. Гэдэл хэсэг ээрч мурж байгаад муужраад унчихлаа. Ээж. Гэд яха мэдхгүй орилж байтал гаднаас алтан хүү ороод ирлээ. Хүүшээ, ээж яачгаа вэ? Гэд сандарч хадам ээжийн тавирын орон дээр тавилаа. Мэдхгүй. Аавдал муу юм болсон бололтой. Би явчихад ирээ. За чи ээжийг хараад байжээ. Би явчихад ирээ. Гэж хэлээд алтан хүү угсгээд гарлаа. Ээж нь хэсэг хугацаа өнгөрсний дараа сэргэв. Сэржээ хүйтэнжин тавин гараас нь атхан босон сууж сандарсаар байлаа. Алтан хүү танах руу явчихлаа. Яасан бэ ээж? Гэд уйллаа. Муу авчин. Хөөрхөд. Гэд л охиныхоо гараас атхан уйлав. Аав нь хэд хоног л зовиртой явсан гэсэн. Хөөрхий биеийн нэг л базаахгүй байсан бололтой. Алтан хүүг очиход би нь хөшчихсэн байсан гэн. Биеийг нь үзэж эмтам бичиж өгöd байдаг. Доноо хөгшнийг өнгөрснөөс хойш энэ хавийн хүмүүс биенийхээ байтугай юу өвдөж байгаагаа ч мэдэхгүй болсон доо. Аавыгаа нутаглуулж ажил явдал дуустал сэржээ төрхөмдөн ээжтэйгэн хамт байлаа. Алтан хүү гэрийн ажлаа хийж хэд хоноод ирэхдээ ээжийг хажуудан авъя да. Гэд үхэр тэрэг хөтөлж иржээ. Сэржээч сэтгэл нь баг зэрэг таниж нөхрөө хайр дүүрэн харцаар ширтсэн юм. Доржоо Улаанбаатар хотын барилгын цэргийн ангид 2 дахь жилдээ алба хааж байв. Хөөрхий эцгийнхээ насан өд болсныг халагдахын өмнө л сонссон доо. Тухайн үед мэдээ хүргэх хүн байгаагүй болохоор нэгэнт тийм шийдвэр гаргасан байж. Халагдаад очиход нь хөөрхий ээж нь хүргэний хаяа бараадсан байсан болохоор санаа нь амарсан уу? Үнэхээр өөрөө зориг тээгээд явсан уу бүүмэд Улаанбаатар хотыг зорихоор болсон юм. Цэрэгт танилцсан онжав нь хотод танилтал ихтэй халагдаад хотод очиж ажил хийн гэжээ. Тэгээд мөн чамд ч бас ажил олж өгч чадна шүү гэж байсан болохоор ганцхан түүндэл найдаж хотыг зорьсон аж. Хотод ирвэл энэ утсаар холбогдоор манай ахын гэрийн утас гэд нэг цаасан дээр хэдэн тоо бичиж өгчээ. Цэрэгт байхдаа хуарангаас ч төдийлөн холдож үзээгүй Доржоо энэ удаад анх удаа хотын барааг харж байгаа хүнээс ялгаагүй байв. Хаа хүрхээ мэдэхгүй хүн холгисон замаар ийш тийш харан авч гарсан шуудаатай хувцс хунраан 2 мөрөндөө ээлжлэн үүрч алхана. Өдөржин халуун наранд алхаад нэлээд ядарсан тэрээр нэгэн байшингийн сүүдэрт хэсэг суулаа. Хажуугаар зөрөх хүмүүс зарим нь эвгүй гарч хоёулаа яваа нь хоорондоо жиг жугхийн зөрөх ажээ. За зөө бат төмрийн ах руу яаж ярих вэ? Нэг удаа сэнгэ төрүүчтэй хамт утсаар ярьж байсан. Тэрнээс өөр утасны бараач хараагүй. Хүмүүсээс асуудаг юм билүү? Гэж бодон өндийгөөд хажуугаар зөрөх хүнээс асуух гээд угсхийтэл хоорондоо юм ярьж явсан хүмүүс таарад анзааралгүй өнгөрөхөд тэрээр шантарч орхилоо. Яаха мэдэхгүй дэмэл хоёр тийшээ холхино. Цаг ч нэлээд орой болжээ. Хүн ч бараг явхаа боллоо. Гэтэл нэг намхан эмэгтэй яаран алхаж байв. Ой хунгай,
Уучлаарай эмэгтэй. Та надад утсаар хаанаас ярьж болохыг хэлээд өгөөч. Юу гэнэ? За. Хөөрхий. Хөдөөс ирээ юу? Цэрэггүй. Гэж хариулах сөхөө өгөлгүй араас нь асууснаа. За да. Цаг өрөө болсон байна. Энд хаваарч байхгүй л дээ. Манайх энэ хүнд гэс орж ярьж чад гарна гэвэл яах вэ? Дахад яв. Гэж их л нүүрэмгүй боловч найрсаг нэгэн бүсгүй дуржигнтал ярьлаа. Тэгж болох бол сайн л байна. Гэд толгоогоо ийлэхэд За, дахад яв. Гэд төрүүлээд алхлаа. Цэвэрхэн хоёр өрөө байранд өөр хүн байхгүй бололтой тохилог амьдрах энэ нэмэгтэйг цэцэглэн гэдэг аж. Доржоо өнөөх дугаар бичсэн цаасаан гарган сар байж. Энэ утас руу ярих гэсэн юм аа. Гэд үүдээр нь орж амжаагүй байхтаа хэлв. За, хүлээгээрэй. Гэд гутлаан тайлж мөрөн дээр нь тогсон том алчуураа авч өлгүүр төлгөөд. Алуу, та оролдоо. Гэж үрлээ. За яг вэ би зүгээр. Би эндэн зогсож бай. Хувцс маань тоостой байна. Зүгээрээ та ороор. Гэв. Анхудаа уулзсан байж их л дотнд байгаа нь нэг л хачин байсан ч таних хүнгүй доржоо өөр хайж хүлээд. Ганц эмэгтэйгээс айгаад гараад гүйлтэй нь биш. Байна уу? Сайн байна та. Энэ Бат Төмрийн ахынх мөн үү? Байна. Яасан гинэ? Хэн гинэ? Тэм хүн байхгүй. Гэд тасалчихлаа. Ганц найдлага болсон Бат Төмөртэй холбогдох ингээд худлаа болов. Одоо яах вэ гэж бодон танд баярлаа. Гэд өнөх бүсгүйд талархлан хэлээд гарах гэтэл Яна биш вэ нөө? Одоо хайчих гэж байгаа нь. Харин дугаар нь биш юм байлгүй дээ. Одоо харин хаачгаа мэдэхгүй л. За байж орой болсон байдаг. За, ерөөсөө ингэ. Та манай галтгоонд унтчихад яв. Би одоо хоол хийн. Хамт хоол идэ. Гэж өнөх бүсгүй чин сэтгэлээсээ өрөвдсөн байдалтай хэлэхэд за хаанаас танд ингэж төв удаад явах вэ? Харин надад хэдэн төгрөг байна. Хонох газар заагаад өгчихгүй биз? Намайг цэцэглэн гэдэг. Гэж хэлээд гараан сар байгаад Алуу, наад гутлаа тайлчих. Хонох газар чинь энэ байна. Гэд тохооноос нь дэмнэн гэртэн урлаа. Сохорсон биш завшив гихчээр явж цэцэглэнтэй таардаг нь ямар аз вэ? Тэр өрөө цэцэглэнд орж хоёр хорвоог бүхэлд нь хамж ярих шиг боллоо. Хэн хэнийгэн тодорхой хэмжээнд мэдэж авав. Маргааш нь цэцэглэн доржоод нэг барилгын ажил олж өгсөн юм. Мөн амьдрах түрээсийн судалж олж өгчээ. Хувь тавилан гэж хэнж төсөөлөөгүй байхад гинэт тохиолдог зүйл юмсанч. Үүнийг бид заримдаа бурхны төөрөг гэж хэлдэг билээ. Хоног өдөр өнгөрч хүн гэдэг амьтан харахны үүрэнтэж дасан зогцоод амьдрах чадвартай тул хаана төрж хаана өссөн зүгээр л агуулга юм. Яг л ийм нэг хуйлаар доржоо их хотын шуугант амьдралд нэгэнт ард болон өөрчлөгдөн амьдарч чадсан юм. Энэ биеийг нь ээж аав нь өгсөн бол энэ амьдралаа тэр өөрөө явж олж авсан юм. Уйтгар гуниг жаргал зовлон дундуур төвчээр зан алхаж чадвал амьдралын амт дэндүү олон доо. Түүний энэ хувь заяаг нэгэн сахиусан тэнгэр мэт эмэгтэйч олж өгсөн байж магадгүй. Цэцэглэн тэр өдөр таараагүй бол өнөөдөр хэн байх байсан бол. Тэр үеэс хойш цэцэглэн доржоо хоёр хаяа уулздаг болсон юм. Эсрэг хүйсний зөнгөөр бие биедээ татагдавч эмэгтэй нь бардам зандаа дийлдэн үл илэрхийлнэ. Эрн харин ачид хүний тусыг умартан илүү шунахна гэсэн гэнэн бодолтоо хүлүүлж хэлж чадахгүй зүрхшээ. Цаг үе нийгмийн байдал тийм л эрхэм байсан юм шүү дээ. Гэхдээ хичнээн хорж хичнээн буруу харж явсан ч зүрх худал хэлдэггүй учраас тархинд ирсэн тушаал сэтгэлээр дамжин
илэрдэг билээ. Нэг л мэдхэд Доржо 1 жил Улаанбаатар хотод амьдарч дээр нь ажилтай, болзоот бүсгүйтэй сэтгэл тэнүүн болж чадсан юм. Яргуутын хавцал цэцэгсэн алаглуулж онон голоос савссан уур манан Чингисийн тоонтод хөшиглөн татах нь ямар үзэсгэлэнтэй вэ? Сэржээ үнэгийн саачгаад гэрийн зүг алхахтан хаан нэгтээ сарвчилж удаан зогссноо гэнэт түргэн алхаж гэрийн зүг яаран явлаа. Хаалга нэмэгцаагта цайны үнэр хамар цоргиж хөгшин ээж нь цай самран суув. Нэг хөнгөн тэрэг манайхыг чиглэж айсвэ. Гэж сэржээ хэлээд саасан сүүгэн цөцгөө гаргадаг сав руу хийлээ. Гэ хэн байдгийн бол доо. Өдөрт ямар 8 тэр явах ш. Доржо ижидэн золгохоор хайрт бүсгүй цэцэглэнгийн дагуулan нутагтан ирсэн нь энэ байв. Жилийн өмнө ирээд буцахтан унтарчихсан байсан нүдний цог нь насаж аз жаргалаар бялхсан инээ дээр ижидэн бүхийн үнсүүлэгтэн баяр болоод гунгийн нулимс гацрыг нь даган уурсав. Хүний гэргий болоод өдийг хүртэл үрийн зулаа үнэрлээгүй сэржээ анх юуч мэдэхгүй хүний эхнэр болж байснаа бодоход хал үзэж хатуу хөтүү гэтэлсэн он цагийн гэрж бүсгүй хүн болжээ. Алтан хүү тэр жилээс хойш хадам ээжингэн хажуудаа авснаас хойш эргээд дөрвөн зөөлрсөн юм. Гэвчиг өр хүүхэдгүй болоод ч тэрүү урдуур хойгуур гарсан хүний цуу үгэнд автаж эхнэрийн хий хардаж сэмээрхэн шоглдог болсон юм. Нүдэнд харагдахгүй газарт нь цохиж хөхрүүлнэ. Анхнаасаа л ийм тавилантай учирсан сэржээ энэ бүхнийг энгийн л хүлээж авна. Алтан хүү 30 нас, сэржээ 25 нас хүрч байна. Ханилаад аль хэдийн 8 жил болжээ. Сэржээгийн ээж нь тэнгэрт залраад ажил явдал болж байв. Доржо эхнэр хүүхдийн хамт иржээ. Өөр нэг хамаатан садан байх биш. Аавын талын хамаатнууд байдаг ч сүүлийн жилүүдэд харилцаан болжээ. Ээжигээ хөдөөлүүлж ажил явдал дуусаад Доржооч буцах болов. Эгч минь царай зүсэн цонхигоод их л ядарсан байна да. Хоол ундаа сайн идэж байгаа үсттэй. Би яах вэ? Зүгээр замдаа болгоомжтой бар. Хүшээ ихч та жирэмсэн болчихсон юм шүү. Гэд цэцэглэн түүний гарыг атгаж сууж байхдаа нүдээ томруулан хэллээ. Яаж байна? Яаж мэдсэн цэцэглэн? Гэж Доржо сандран асуухад цай ууж суусан алтан хүү цайндан хахад цалцсан ханиалгав. Харин ойрд дотор мохоо өргөд байсан юм а. Ерөөсө та бидэнтэй хамт яв. Сумын төв орж үзүүлээ. Гэж цэцэглэн хэлв. Тэг би ар гэрийн ажлаа хийж бай. Гэж алтан хүү яаран хэллээ. За тэгвэл тэгье дээ. Гэж сэржээ хэлээд авдарнаас дээлэн гаргаж өмслөө. Сумын төвийн эмнэлэгт орж үзүүлтэл нэрэ жирэмсэн болсон байв. 2000 оны эхэн үед улс орны хөгжил дээшлэж эмч эмнэлгийн үйлчилгээч сайжирсан үе юм. Ингэж нэг олон жил хүлээсэн өдөр ирдэг байж. Хөөрхий ижигийнх нь сүнс эргээд ирж байгаа юм болов уу гэж бодлоо. Сэржээг гэрт нь хүргэж өгчхөөд Доржо замдан гарлаа. Алтан хүү гэртээ байсангүй. Ойрхон мал хуугаан харахаар явсан биз. Сэржээ тогоо өгсөрч цай чаналаа. Тод удалгүй нөхөрч ирлээ. За, яасан гэнэ? Хүүхэдтэй болсон гин. Сар гараа болсон байна. Яралтай эмнэлэг бараадах хэрэгтэй гинэ. За ашгүй дээ. Гэд өмнө суугаад чимэн маргааш яв. Би ахвэ хэдэн малан хараад байж бай. Болохгүй болоо хэдэн малан айлд тавьчихад гэрээ аваад сумын төв оръё. Гэд хагартлан баярлсан алтан хүү 8 жил гаргаагүй сайхан ааш гаргаж эхнэрийнхээ гараас атхан духан дээр нь үнэрлэлээ. Би нэх олон хонохгүй хэлгүүдээ гэр мэрээ оруулж яахав дээ.
Ер нь би сумын төв орё гэж бодоод л байгаа. За би сүхвэг маргааш сум ороод унаа олоод ир гэж хэлээ. Гэд гараад явлаа. Сэржээ сумын эмнэлгийн цонхоор харан гівүүрэн суун. Ирээд дөр хонж байгаа бөгөөд биеийн ч овоо тэнхэрсэн юм. Анх 17 наснаа хүний эхнэр болж байсан үеэн бодон өөрийгөө өрөвдөх шиг болов. Мо аав минь намайг үргэлжил эрхлүүлдэг байж тээ. Хөөрхөд ач зээгийн хайрыг мэдрүүлж чадаагүй дээ. Гэж бодох бүр голоод нь зураад авах шиг болно. Доржогийн маань хүүхэд яг л аав шиг минь санагдсан. Гэж бодож байтал хаалга онгон цагаан халаад цэнхэр малгайтай хөрслөг бор авгаа орж ирлээ. За Сэрж, би энэ яаж вэ? Өөдөнд нөхөр чинь ирсэн байна. Гарч уулз. За. Сэржээг гарч ирэхэд алтан хүү инээд алдан хойш урагш алхан байж байв. За, сайн явж ирв. Сайн. За, чиний минь би нь яаж байна? Би яваа шүү. Малаа яасан бэ? За яамаа да. Мал яах вэ? Хүн байгаа. Игчийн томыг түр орхичлоо. Харин би том тэрэг олж очиж гэрэн авчирдаг юм уу санаатай байна. Дэрмэ ах хашаандаа буул гэж байна. Одоохондоо байчаавал дээргүй юу? Эртөөрөө ялгаа нь юу ах вэ? Хэдэн малаа талыг нь зараад талыг нь игчинд тавьчихъя. За, өөрөө л мэдтээ. Алтан хүүгийн хамаатны ах Дэрмэ гэгч сумын төвд амьдардаг хүн байв. Тэдний хашаанд нүүж ирээд амьдрахаар болжээ. Насаараа хөдөө амьдарсан Сэржээд суурин амьдрал нэг л зохимжгүй санагдаж байлаа. Алтан хүү Дэрмэ ахыгаа даган элдв зүйлхийн захиргаанаас даалгасан ажлыг хийдэг байж. Энэ үе намар болж ногоо хураалт хийхээр явв. Сэржээ гэртээ ганцаар хийх юмгүй тул өөртөө нөхөртөө дээл ож суудаг болов. Алтан хүү хэдэн өдөр болоод л нэг ирнэ. Ингэхдээ дандаа халамцуу ирдэг болж. Уг нь хүүхдтэй болоод зан аашин засарч байна гэж бодтол бас л тийм байсангүй. Энэ хүнийг аль газрын хар сүүдэр нөмөрсөн нь энэ юм бол доо. Намар цаг дундаан орж ногоо хураалтч дууслаа. Шургуу халтар гэгч нутгийн залуу Алтан хүү хоёр хийх ажилгүй өдөр алгасахгүй уулзаж гудамж мэтэрлэн хаяа зам нийлэх нөхөдтэй нийлж архив. Алтан хүү, чи энэ Сэржигийн гидсэнд байгаа хүүхдийг өөрийнхөө гэж бодож байна. Гэж халтар нүдэн гялтганан жогтой энэмсэглэн хэлэхэд чум одоо юу хуцаад байгааг өлгөө. Минийх биш тэгээ хэнийх юм. Мэдгүй. Өдөө олон жил ханилгатаа та хоёр хүүхдтэй олоогүй өст. Харин би сонссон шүү. Чамааг эзгүүд танаахаар чиний сайн найз сүхвэ чинь ороод гардаг байсан биш үү? Гэж инехэд Алтан хүү гартаа барьсан аягаан золтой шидчихсэнгүй. Нүүр нь минчитлэн улааж ирээд босоод хөлд тэгэлсэн сандлыг өшгөлөн гараад явчихлаа. Нилээн ууртай гэртээ ирэхэд Сэржээ дээл оёод сууж байв. Оош Сэржээ, чи ч намайг их дарлав бололтой. За, чи чинь бас юугаа яриад байна? Битгий хууц. Би мэдсэн шүү. Гэд данхтай цайг цоргоор нь залглаад буцаагаад ширүүхэн тавилаа. Чи ч бүр галзуурч. Бас юугаа яриад байна вэ? Би хүний хүүхэд өсгөж чадахгүй шүү мөн новшмэн. Чи чинь ясан нүгэлтэй юм ярьдаг хүн бэ? Арайчтай. Гэд уйлан хэлэхэд олонний үг ортой гэдэг барагтайхан байгаараа ч юм уу? Гэд арай цогцголгүй Дэвдавхийн гарч одлоо. Хэсэг хугацаанд Алтан хүү эгчиндэн очиж хэдэн малан харъяд явжээ. Сэржээгийн ч гэдэс баггүй томорсон байлаа.
Алтан хүүгийн эгчийнх нь 2 хүүхэд хамт байж ойр зүйр тус болно. Үйлдэл орчлонд үнсүүлж аргадуулах аав ээжгүй, өнчирч хоцорсон хөөрхий бүсгүйд сэтгэлийг нь зөөлөж дэвтэх ангир үрэн дуугаан хадааж ирэх цаг тун ойрхон болжээ. Эд хөрөнгөөр биш хүнээр дутдаг хорвоод амьдрахын утга учир нь алаг үрэн билээ. 1990 оны өвөл Сэржээ сургуулиас гарч аав ээжтэй тус болно гэд амралтаараа харж ирчгээд яваагүй юм. Энэ үед алтан хүү цэргээс халагдаж ирээд удаагүй байсан үе. Пүрэв өвгөн эхэл дургүй байж. Дамбын дүрлэгэр бор байн л энүүгээр эргэлдэх юм. Хуруун чинээ охиныг минь шохоорхоод байдаг юм шиг байгаа юм. Гэж эхэл дурамчхан ярьдаг байв. Сэржээ нэг удаа үхрээ бэлчээрлэж яваад анх алтан хүүтэй таарч танилцсан юм. Сайн байна уу? Манай нутагт ч ийм хөөрхөн охин байсан юм уу? Гэж жохтой инээхэд та намайг танихгүй байгаа мó? Би Пүрвийн охин Сэржээ байна штэ. Алуу нааша хартаа. Нэрэ тийм байна штэ. Яасан том болоо вэ? Таач бас их өөр болжээ. Алтан хүүгийнх нутаг сэлгэж нүүгээд хүүгэн халагдаж ирэхэд нь намар буцаж ирсэн гэн. Бийсэн хараагүй хоёр за бараг л 3 жил болсон байж. Сэржээ 15 нас хүрсэн ч биерхүү. Дээр нь хөхн ургаж сэрийгээд ямар ч хархуу харсан нүд булаахаар болж. Энэ өдрөөс хойш алтан хүү байнга л эднийхээр эргэлдэж ажил төрөлд туслаж гэрээ мартсан гэсэр гэдэг шиг л болж. Явн явсаар 2 жил айл сахалт явж үерхэн дасаад Сэржээг 17 хүрдэг жил нь ханилсан юм. Уг нь ажил төрөлдөө сайнч түргэн ууртай, хүнд итгэмтгий муу талтай. Энж зангаараа өдий 8 жил ханилсан хандаан үл итгэн амьдралдаа сэтгэл дундуур яваа нэгэн. Сэржээ өнөө маргаашгүй төрөх болсон ч алтан хүү сумын хідэн архичдтай ууж идэн явна. Цэмцгэр Пүрвийн ганц охин ингэчж зовх гэж хэмээн нутгийн зүс мэдэх хөгшөд жигжуг ярьдаг юм. Зарим нэг нь Сэржээг нөхрөн эзгүүчилж завхаарад өөр хүний хүүхэд тээж байгаа гэсэн гжиж бас ярьдаг гэн. Энэ яриа хоёр талтай займширч явсаар жижигхэн сумын дэнж болгон дээр өлгсөн зарлалын самбар шиг л болж худлыг нотлох үнэн гэж үгээр дийлддэг бол сайханч даанч харамсалтай нь муу зүйлч хүчтэй юм да. Дэрмэха би өвдөд байна. Та алтан хүүг олоод ирээч. Гэд нэг гараараа нуруугаан нэг гараараа өвдгөн тулсан Сэржээ хөршинхэн хаалгыг арай ядан онгойлгон хэлж зогсоход. Харлаа. Нөгөө муу туучи одоо хүртэл алгав. За эхлээд ах нь эмнэлэг орчоод ирээ. За аха. Хурдалч үзээрэй. Болохоо байлаа. Удалгүй эмнэлгийн тэрэг ирлээ. Гэмэн хинэггүй улс юм. Одоо хөвцсөн дээргүй юу гэхэд арай болоогүй юм шиг байна гэд байсан. Гэд эмчин их л ууртай орж ирлээ. За, өөрөөр алхаад машин сууж чадах нь уу? Чадна. Гэд шүд зүүн хэлээд арайхийн алхаж цагаан пургоны хаалган дээр очиход жолооч нь бууж ирээд дэрмэтэй хамт дэмнээд машинд суулгалаа. Эмнэлэгт хүргэж өгчхөөд дэрмэ хэд хэдэн айлаар алтан хүүг сургалж явлаа. Гэтэл шургуу халтрын гэрт даалуу тоглож сууж байв. Өөш, чи чинь одоо яадаг тарих вэ? Цаан чинь Сэржээ чинь төрөх гэж байна. Тэгээд төржил байна үз. Гэд тамхиасаа нүүрлүүн чарахгүй хэлэхэд иш чаваас эр хүнч олдоо. Муу гүсри чинь одоо бүр цадхан алдахнаа чи. Гэд ширээн дээрх бүтээлэгтэй даалууг хамж аваад нуруу нүргүй нүдэж гарлаа. Чи хүний үгээр үг хийж амьдрдаг яатсан амтан бэ? Алив бос. Хэмээгээд гуд татан чирээд явлаа.
Алтан хүү гэртээ орж дангахтай цайнаас хэсэг залгиснаа авдарнаас дээлэн гаргаж өмсөн гарах гэтэл дэрэм орж ирээд "Маа, энэ хоньны мах. Эхнэрийн төрхөөр нь шөд хийж өг" гэчгээд гараад явчихлаа. Эмнэлгийн хүлээлгийн өрөөнд элдвийг бодон наас цааш холхих алтан хүү яг юунд итгэж найдахаа мэдэхгүй л байлаа. Эмч гүйж гарч ирээд Алтан хүү, баяр хүргэе. Хүүтэй боллоо. 3 кг 200 г. гэд дутгшаа орлоо. Шилэн хаалган дээгүүр хэсэг өндийн хараад яахаа мэдэхгүй хэсэг зогссноо. Нэр тийм би ч одоо юу бодоод байна. Нэрээ шүд авчирч өгье. Гэд гэрлүүгэн явлаа. Хэдийгээр цуу үгэнд итгэж өөрийн хүүхэд биш юм шиг бодовч нөгөө талаар мөнч юм шиг бодон баярлах эргэлзхийн хооронд яахаа мэдэхгүй л алхана. Хартаа. Хүүтэй болсон хоёулаа. Гэд улаан нэлзраа жижигхэн хүүхдэн өгөхөд яаж авахаа мэдэхгүй баахан танигилзэж арайхийн эв хавгүй барьлаа. Энэ үед алтан хүүгийн нүдний аяга нулимсаар дүүрсэн байж. Хорвоог зөөлөж төрдөг нялхсан бяцхан ам хүний сэтгэлийг дулаацуулж өгдөг гал гэлтэй. Амьдрал үнэхээр баялаг шүү. Шин ам нялхсан дуу энэ орчлонд хөг нэмж хүний сэтгэлийн хамгийн нандин уярлыг хөдөлгөж чаддаг ажээ. Алтан хүү хүүхдээ төрснөөс хойш гэрээс гарахаан байж хүүхдийн давуу угаах, гэр орноо цэвэрлэх гэдэл цоо шин хүншгэл болжээ. Сэржэгийн зүрх сэтгэл хайраар бялхаж элэг бүтэн аз жаргалтай айл эндэл байлаа. Хүүдэн эрхэс гэж нэр хайрлжээ. Энэ нэр нь хүүд даанч удаагүй харамсалтай. Алтан хүүг тэр өдөр сумын төвийн найзууд нь хашааных нь гадаа ирж дуудаж уулзлаа. "За алтан минь баяр хүргэе дээ. 2 сар гэрээсээ бүр цухайсангүй шүү" гэж халтар ёочтой үгээр мэдлэхэд "За баярлаа. Харин хүүхэд гэдэг чинь уяа юм байна шүү дээ" гэд инээхэд "Тэр ч ойлгомжтой. За тэгэхээр ингэнэ. Манад яваад оч. Чамд бэлдсэн юм байгаа" гэд нүдэн ирмэв. "Би ч амжихгүй л байхад хийх юм их байна." "За болооч дээ. Хүний өөрийн мэдэхгүй хүүхдийн төлөө" гэд амандан бовтнолаа. Алтан хүү хальт сонсоод голоод нь хатгах шиг л болж том алаг нүднийх нь харц дайралтсан юугч цоолж мэдхээр хурцволж хашааныхаа хаалгыг хүчтэйхэн хаагаад гертэн орлоо. Ийм үг сонссон хүний хууч сэдрэг шиг л дэв давхийн хүрсэн болгондоо ширүүлэн нэг л биш боллоо. Сэржээч түүний энэхүү байдлыг нь аль хэдийн ойлгож сэтгэлэн зовирлон юу хэлэхээ мэдэхгүй. Бас л нөгөө халтар уу? Бас л гин шүү. Гэж амандан бовтнаад дээгүүрээ нэг цамц өмсөд тэр чигтээ гарч одлоо. Алтан хүү шуудхан алгасаар халтрын герт явж очлоо. Тэднийд таньдаггүй 4 хүн мах чанчгсан архиуж сууж байв. Алтан хүүч үг дуугүй орж суугаад шилтэй архийг нь гүд залгиллаа. "За, найзгаа уучлаарай" гэж халтар нүдэ томруулан хэллээ. Алтан хүү хэсэг дуугүй сууснаа. "Алло, нэг тоглолцоо" гэд ширээний ард очиж суулаа. Яагаад ч юм халтрын хэлсэн үг дандаа зөв санагдаж дургүй хүрсэн ч хамт тоглож ууж идэж сэтгэлэн зассаар ирсэн билээ. Тэмдээ ч түрүүний хэлсэн үг нь бас л өөрийг нь өмөрч дотор бугалсан харыг нь дахин сэдрээсэн юм. Тэд өдөржингөө тоглож ууж идээд бүгд л нилээн согтлоо. Халтарч хүний муудад дуртайгаараа алтан хүүгийн амьдралыг мэддэг хүн шиг л бусаддаа саймшран ярина. Алтан хүү сонсож суугаад уйлан "Би нэр хазгүй юм аа. Сайн хантай боллоо гэд бодож явтал эцэстээ өөр хүний хүүхэд гэртэйг оргнуулж өсгөх боллоо"
Ер нь салнаа. Гэд нүрээр урссан нулимсан шувтарч нусаан татаад хэсэг сууснаа босоод гарлаа. Говьж давж явсаар гэртэн эртэл Сэржээ лаа барьчихсан сууж байлаа. Хүүхэд нь аль хэдийн унтжээ. Чи чинь хаагур яваад байгаа юм бэ? Чамд ямар хамаатай юм? Мо хормын донтой өлөгч юм. Өдөр түргэн зайлраач. Гэж орооцолцсон хэлээр хэлээд эргэнэг дээрээс аяг авч шидэхэд Сэржээг золтой л онцгсонгүй. Чи чинь яасан? Тэнэг хүн бэ? Аль багасаа л чамтай сууж өөр ямар ч ир хүнээ царайруулж ихцэлж харж байгаагүй. Арайчтай. Гэд уйллаа. Мон тэгнэ байгаа. Би мэдсэ. Намайг эзгүүд сүхөө чамдаар орж гараад л явдаг байсан гэсэн. Энэ шээс чинь тэр чиний сүхөөгийн хүзтэй. Гэж ойрлон Сэржээг үстэж нүур нүдгүй цохиж өшөглөж гарлаа. Энэ үед Сэржээгийн баруун нүд хөлөнд нь өртөж цус асгарлаа. Амьсгал нь давчтаж хамаг биеийн өвдөж тэсхийн аргагүй болж Сэржээ газар тэмтчиж байтал үйлийн хайж гарт нь таарлаа. Шууд аваад л алтан хүүгийн гэдс рүү хүчтэй бүлж орхилоо. Орон дээр хүүхэд чарлан тэрүүгээр л нэг юм боллоо. Дэрмээ хөдөө явчихсан эзэнгүй байсан болохоор хүн орж ирсэнгүй. Сэржээ ухаан балартан галзуурсан хүн шиг л орилж дахин хайчаараа түүнийг таарсан газар нь бүлж орхив. Тэгээд шууд л бүгдийг орхиод гарчгүй лээ. Нэг мэдсэн тас харанхуй модтой газар сэрлээ. Өндих гэтэл тарих толгой нэргээд бие нь хөшөө оргиод маш хэцүү байв. Арайхийн өндийн нэг мод түшиж суугаад цорхиртлан уйллаа. Хар дарсан зүүч шиг энэ гашуун зовлонд байгаль хүртэл гашуудах мэт салхи хөлөн эсгэрч нэг л зэвүүн байв. Яг хаана ирснээ мэдэхгүй болохоор дэмий л өвдгөн тэврэн суун. Баруун нүд нь юу ч харахгүй байлаа. Шөнжин суугаад үүр цайхан алдад өндийгөд хаан байгаагаан багцаалдан сумын төв рүү зүгэллээ. Ойртоод очтол хашааг нь тойроод хүмүүс сугалчихсан харагдав. Ахиулан сайн харвала эмнэлгийн тэрэг цагдаа энэ төр ирсэн байжээ. Алтан хүү өгчихсэн байх та. Гэж бодоод бүр их айдас давтлаа. Тийш очиж зүрхлэхгүй баахан уйлж зогсоод буцаад алхлаа. Хөхөн чинэрч дээлнийх нь энгэрийг нэвт гоожж байлаа. Нөгөө мод руугаа буцаж очоод яахаа мэдэхгүй уйлж ухаан алдаад унчглаа. Хөөрхий энэ бүсгүй хэзээ хийсэн үйлийн үр гэж энэ юм болдоо. Алтан хүү нас барсан байлаа. Ингээд учир битүүлэг алуулсан аллагыг мөрдөн Сэржээг эрен сурвалжлах цагдаа нар иржээ. Сэржээ сэрээд өндийхэд машины дуу ойртож байлаа. Айсандаан өвдөлтөө мартаж айн гүн рүү гүйж орлоо. Цааш яахаа мэдэхгүй улмал гүн рүү нь алхасаар байв. Хоёр хоног юу ч идэлгүй мод налан сууж навчин дээр тогтсон борооны уусуун дагжин чичрэг Сэржээ энэ чихтэн үхэхийг хүссэн ч үхэж болдоггүй шалтгаан хөхнөөс нь туслаад сэтгэлийг нь өвдгөж байлаа. Баруун нүдээ дурдан бүсээн цуулж тайраад боочглоо. Биеийн зовөр багч сэтгэлийн зовөр дэндүү их байгаа бүсгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гихчин л болж байлаа. Эргээд очмоор байвч шууд л аваад явна гэдгийг мэдэж байсан болохоор тийшээ зүглэж чадсангүй. Юутайч босоё гэд өндийхэд нүд нь харанхуйлж байлаа. Арайхийн өндийн босоод алхтал ганц нэг модны дор боргоцоо унсан харагдав. Доторхыг нь ухаж хэдэн самар олж аваад идлээ. Эргээд ойн зах руу алхлаа. Хөхнөөс нь сүү гоожиж дээлийнх нь ингэр тэр чигтээ нэвчжээ. Ерөөсөө эргэж очоод нууцаар орж хүүгэн олж авъя гэж бодоод оройхон сумын төв рүү зүглэн сэмээрхэн ойртож очоод ажиглавал өөрийнх нь гэр хашаандаа байсангүй. Дэрмэгийнхээр хүмүүс орж гарч байгаа харагдана. Бас цагдаагийн машинч байлаа. Сэржээ очмоор байвч дахин хөлн цааш алхсангүй.
Ойруу буцах замдаан нэгэн жижиг гол ороход ойрхон архины шил ундааны сав байсан тул ус хийж аваад цааш явлаа. Ямар нэг юм олж идэхгүй болохгүй учраас замаараа идэж болохоор зүйл хайж байлаа. Харамсалтай нь идчихэр зүйл юу ч байсангүй. Гэтэл ямар нэгэн араатанд бариулсан болов уу гэмээр бодонгийн сэг байв. Хэсэг харж зогсоод хавиргнуудыг нь хугалж аваад өвөртөллөө. Хэсэг алгасны дараа газар дунсан моддыг цуглуулж халцархаа шороон дээр тавиад аавынх нь бэлгэлж байсан цахиур чулуун зүйлтэн газраас чулуу олон хавирч үзтэл оч цахиж байв. Нөгөө бүснээсээ дахин цулж ойрхон бариад дахин хавирсаар бүсээ уугуулж дээр нь өвс тавин үлээтэл асаж байна. Ингээд дээрээс нь багаар модхийн асааж өнөөх хавиргнуудаа шарж идтэл үнэхээр амттай байлаа. Гэдэс гарч жаахан тамирч орох шиг болов. Харанхуйч болсон тул аль болох хуурай моднууд цуглуулан нэг том модны ёроолд тавиад дээр нь хэвтлээ. Сэржээ хүүгэн хөхүүлээд өхөөрдөөд сууж байтал алтан хүү гаднаас инээд алдчихсан сүхээтэй хамт ороод ирлээ. Оо, миний хоёр идэж угаад л байж байна. Би чамд хайртай шүү. Аль үнсэ. Намайг уучлаарай. Миний хүү ирхсэ. Гэт хошуугаан цорвойлгосноо халтар надад байн худал хэлдэг байжээ. Намайг уучлаарай чи юм. Гэт инээж байснаа генет нүд нь улаанаар эргэлдээд гэхдээ чи намайг алсан. Одоо би чамайг ална. Гэт багал зурдав. Орилго гэхэд дуун гарахгүй аврал ирэн сүхээ рүү харахад байдгаараа инээч гисэн юуч дуурахгүй суугаад л байв. Ингээд л үхжтэй гэд бодтол нэг сүр сар хийх чимээ гараад сэржээ хардарсан зүуднээсээ сэрлээ. Цээжинтэй нэг мод тэрчгсэн хамаг хөлсөн цовчгсан дагжин чичирч байв. Үүр баргал цайжээ. Нилээн зайтай чон уйлж сонсогдох нь бүр айдаст автуу болов. Хүний амьдралаа гэж алга уруулахын төдий ингэж өөрчлөгдөн чинээ хэн санах вүлээ. Хөөхий бүсгүй цаашид яах ёстой вэ? Ерөөсөл үгүй. Тэрэнчтэр. Гэж бодоод бүсээн тайлаад хүзүүндэн гогцоолж дүүжлэг гэтэл ёр зориг нь хүрсэнгүй. Жаахан үр нь байнга нүдэнд нь харагдаад байв. Дахин баахан уйлж Яаж игээд амьд үлдэх хэрэгтэй байна. Хүүгийн төлөө. Иш. Миний хүү яаж байгаа бол? Хэмээн бодож хэнгэнтэй санаа алдана. Үс хэзгэн сэгсийгээд дээл хувцсан цус сүү болоод нүд нь хавдартай харсан хүн чөтгөр шулам гэж бодохоор болжээ. Сэржээ цааш яах дугаагаан удтал тунгаан бодлоо. Юу ч гэсэн ууланд очие. Хөнгөө газар ойрхон голоос цагаас барьж холлоо. Тэгж байтал учир нь алдах байх. Гэж бодон уул руу зүглэн ойг захлан алхлаа. Энэ үед эрен сурвалжлагч нар хаа сайгүй л явсаар байлаа. Сэржээ аль болох машин тэрэг явхааргүй газраар явж байв. Гэтэл хэсэг морьтой хүн давхиж явлаа. Сайн харвал сүхэ, халтар, аавынх нь найз тэгшээ өвгөн бас нэг үл таних цэрэг маягийн хувцастай хүн байх юм гин. Сэржээ нэгэн хонхорт нуугдан өнгөрч явахыг нь хүлээлээ. Бүгд өнгөрөөд явхад тэгшээ өвгөн зогсоод морноосоо бун сэржээг чиглэн морио хөтлөн алхаж ирсэн нь шууд л өмднийхөө урд хэсгийг нээн өнөөхөө гаргаж ирэн шээх гэтэл морных нь хамар тажигнан цааш чангаахад хальт нүднийхээ үзүүрт сэржээг олоод харчихав. Тэгснээ танив бололтой аман дээрээ гараа барьж гэж дохиод өврөөсөн ууттай зүйл гаргаж газарт тавиад хажууд нь өөрийнхөө зүүж авсан хутгийг орхиод нүд ирмээд дээш өндийхэд цаанаас нь өнөөх үл таних хэрэгтэй. Тэгшээгүй яасан бэ? Зүгээрөө. Ямар нэг юм олоо юу? Гэж эргэж хараад ойрлов. Зүгээрээ хүүхэн. Энд нэг боргочин өгсөн байна. Морь үргээд шээлэгдэггүй. Явъя.
гэд яаран явлаа. Тэгшээ өвгний үлдээсэн уутанд хатаасан загас талах ааруул байх юм. Бас хутгаа үлдээсэн байв. Хөөхий аавынх нь буян заяа огноо түшсэн биз. Урд хэлмэгдүүлэлтийн үед тэгшээгвэ лам байсан бөгөөд зугтаж явхад нь Сэржэгийн аав нь оргнуулж нууж ам аварч байсан гэдэг. Аль 50 жилийн өмнөх тусыг ингэж нэг хариулах гэж өвгөн тэгшээ сэтгэл нь багж гисэн тэнийсэн юм. Нутаг усаа мэдэх тул хөнгөн шингэн энэхүү өвгнөөр газарчлуулсан нь Сэржэд амьдрах итгэл өгсөн хувь тавилан юм болов. Тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа уулын дунд нэгэн жижиг горхиолж өөрийгөө талаах суугаалаа. Нэгэн модны доор жижигхэн нүх ухаж хөхөө сааж баг зэрэг цээж нь хөнгөрлөө. Тэгшээ өвгнийг эндээс бараг л 30 км байх. Заавч тэр хүн надад дахиад нэг тос болохгүй л байх та. Ямар тач хэд хоногоос яаж иж байгаад уулздаг хэрэгэ. Ингээд хаана хоноглт юм бэлээ. Уулын оройлоо хүйтэн байж магадгүй. Усандаа ойрхон энэ хаваар хончих юмсан. Юу ч гэсэн энэ хаваар явж үзье. Гэд хэсэг алгалаа. Гэтэл нэг зэвэрсэн шанаг ганц модон аяг хэвтэж байв. Өнөөхийг нь авч цааш алхлаа. Өдөржин л хийх зүйлгүй ам зуух арга чарга бодон холиход нэлээч ядарлаа. Өнөөх жижигхэн горхины дэргэд буцаж очиод гал асаалаа. Тэгээд зэвэрсэн хуучны төмөр шангандаан ус хийж буцалгаад хэд хоног халуун бүлээн зүйл хоолоо давуулаагүй бүсгүй ходоод баярлах шиг болов. Тэгшээгөө таараагүй бол идэх хэмгүй хэц зүтгэл байж. Ерөөсөө маргааш өглөө эртлэн тэдний зүг хөдлөнө. Ажиллаж байгаад шөнө яваад орё. Тэгээд хүүгийнхээ сургийг гаргаж олж авъя гэж бодлоо. Тэр шөндөөн нойрон хүрэхгүй байсны дээр үнэхээр аимшигтай байлаа. Энд тэнд амтан гүйлдээдж байх шиг ямар нэгэн амтанд бариулж байгаа амтны чарлах чимээ, чон улах чимээ гэдэл нэг л зовиортой аж. Тиймээс галаа унтраахгүй өрдөж гал руугаа тас гөлрөн суусаар арайхийн үүр цайлглаа. Нараар баримжаа аван нэг ундааны саванд ус дүүргээд тэгшээгвэн гэрийн зүг алгалаа. Өдөржингөө алхаад цуслангийн ойролцоо очтол гадаа нь ямар ч унаа мал хүн амтан харагдсангүй. Гэвч гэгээтэд шууд яваад орвол хүн амтанд харагдчихж магадгүй гэд харанхуй болохыг хүлээн нэгэн дэрсэн дотор ороод гэрийн зүг харан хэвтлээ. Хэсэг дуг хийгээд сэрээд хартал гэрийн гадаа нь 3 морь ирчихсэн харагдав. Энэ үед бараг л наран жаргаж байлаа. Гэтэл гэрээс 2 хүн гарч мориндоо мордон шогшуулж гарав. Аажмаар жижигэрсээр өнөөх хоёрын бараа холдон одлоо. Сэржээ сайн нэг өндийж алхах гэтэл нэг хүн гарч ирээд тал тийш сарвчлан харав. Сайн харвал тэгшээгүй мөн бололтой. Шууд алхасаар очтол очихоос өмнө гертэн яваад орчихлоо. Сэржээ гэрлүүн ойртох тусам хурдалж бараг гүйхээрэн хаалгыг нээн оров. Ёо. Эцэгч нэ. Энд чинь Сэржээ юу? Алив миний хүү дэшээсөө. Бааван чамайг ороод ирэх болов уу гэж бодож л байлаа. Гэхэд Сэржээ нулимсаа барьж дийлэхгүй зөрхрөн уйлж ихэр татлаа. Иш охин мэн ямар сайн байх вэ өөл. Гэж ингэртэн толгойг нь нааж шүүр салдан халгаллаа. Хэсэг уйлсны дараа дээш суулгав. Хэд хоног олигтой юм идээгүй Сэржээд саяын хүмүүсийн идсэн хоолны үлдэгдлийн үнэр үнэхээр содон байлаа. Тэгшээгүй. Би танаас ганцхан зүйл гуймаар. Эшээ өвгөн ах нь одоо чадах юм болов уу та? Миний хүү хаана байгаа бол? Хадмын талч нь дургуйлгээд цагдаа нар аваад явсан.
Сайн мэдэхгүй байна бааван. Би яах ёстой болов? Би тэгэх гэж бодоогүй. Уг нь өөрөө яваад очвол хөнгөн шийтгэл авах юм бэлөө. Яаж мэдэх вэ? Гэхдээ би муу аавыг ч л бодох юм. Чи энд жаахан унтаж байгаад даруйхан яв. Маргааш өглөө нөгөө хүмүүс ирнэ. Бааван чамд ойр зуурын юм бэлдээ. Нилээн удаан хэрээр явах бах. Гэд гадагшаа гарав. Хэд хоног гадаа явсан Сэржээ дулаахан газар ирээд тайвширсноо нам унтаж орхив. Хөөхөн сэрээрэ. Сэржээ миний хөө. Одоо бос. Би удаан унтсан уу? Айлав наад нүдийг чинь хараадах. Ай горгүй. Юм харж байна уу тэгээд? Харахгүй байна. Халаг гэж. За ямар тааж морь ав. Тэр богцонд борц. Цайны хідэ. Гурил будаа төмпөн шанаг. Аяг чүдэнцгээд хэрэглэж болох зүйлс байгаа. Энэ буу 20 сум байгаа. Болгоомжтой хэрэгэл. Бас энэ үстэй хүрэм. Өвлийн гутал. Удахгүй 100 дуусан. Маа мөн энэ хоёр дээл. Манай хогшнийх. Би хайж чадахгүй байсан чамд л өөх байжтэй. Хэдий болтол хэрээр гэр хийгүүлээ. Хатуу байгаараа охин маань. Ууланд агуу олж суурж. Чадвал өвгөн ах нь тэгж байгаад олж очимц. За одоо түргэл хөдөлж үз. Танд маш их баярлалаа. Би ачигт нь мартахгүй. Хүний охин өөр ингэж явах ч гэж дээ. Мо бааван ингэж л нэмэр болохоос цаашгүй. Чамд уулзах дүү хайрлах үр байгааг битгий мартаараа охин маань. Гэж хэллээ. Тэнгэрт отсон аавч минь хичнээн шаналж байгаа бол. Гэж бодон харуулсан. Буянтай хүний ачаар хэсэгтээ алзахгүй боллоо. Цаашид илүү хатуу, илүү чанга байж гэмээн л зэрлэг байгалийн дунд дасан амьдрах бидтэй. Уулын мухарт нэгэн жижигхэн агуй айлшгэл тогтсон байна. Сэржээ бараг л сарын амьдарчээ. Голоос загас барин хүнс хийж, үгсэн амтны үс ард суглуулж дэвсгэр хийжээ. Би энэ урд урдынхаас нэг л хүчрэхэг санагдаж байв. Тэгшээгүй хүчинд хоолоо болгож идэх сав суулгатай болсон болохоор ахын хувьд цутрах зүйл гэж байсангүй. Гэвч өдөр бүрл нялхүрэн бодон шанална. Хөхний сүүн аажмаар багассан байна. 20 сумтай калибр буу хаа явсан газраа үүрч явна. Амьдралдаа ганц ч удаа гогдорж үзээгүй боловч амьд тулсан газар ашиглантаа гэж бодно. Намрын сар дундаан орж хангаа дэлхий шаргалтан шөндөн сэрүүхэн хондог болжээ. Унтах цаг богинохон ч хийх зүйлгүй элдвийг бодож хоног өдрийг барна. Хань болдог ганц морин ч дасал болжээ. Ихэнхдээ идэж байдаг ч идэхэн болохоор агуу бараатан ирж хонно. Чон араатан элбэг ойд энэ хоёр амьтан л бие биедээ түшиг болно. Нэг өдөр Сэржээ уулаар хэсэг тэнлээ. Цаашдаа хоол хүнс дуусах тул ямар нэгэн арга бодох хэрэгтэй гэж бодно. Нэгэн шугын жимээр ороод явж байтал нүдний өмнө нэгэн сэгсийсэн сүрлэг амьтан зогсож байхан дээр. Морин үргээд золтой буцаад давхичихсангүй. Гяс мориноосоо бууж зориг гарган буугаан сумлаад чиглүүлээд гохоон дарж орхилоо. Гэтэл хамран тачилсан өнөөх бодон Сэржээг чиглэн хар гүйхээрэн давхиж ирлээ. Энэ үед морин угц татан цулбууран алдуулаад давхиж одлоо. Дахин сумлах гээд сандарч амжсангүй. Өнөөх бодон Сэржээг үсэртэл мөргөөд давхиад явчихлаа. Элгээ эвхэн ухаан нь балартан юуж сонсогдохгүй чихэн дүнгнэн хэсэг хэвтлээ. Бараг цаг хэвтсэний дараа сая нэг сэргэж арайхийн өндийн алхтал зүүн мөрн нэг л даагдж өгөхгүй байв. Эгм нь хугарсан бололтой. Хэд хэдэн оос бүсэлсэн байсны нэгийг нь авч гараа дээш сойж уяад бууга аваад буцаад алхлаа. Арайхийн явсаар зам дуусгаалтад нэгэн айхлах чимээ гарахад айсандан бууга нэг гараараа барьж өвчтөй гараараа дэмнэн эргэн тойрнон сэмхэн ажиглалаа.
Гэтэл нэгэн модны ард өнөөх бодон хэвтэж байв. Толгой нь гулжгаад доор нь мэлийсэн цус болсон нь төрүүчийн суманд оногдсон бололтой. Ойртож очиод харвал өндийг тэнхлэн барагдсан бололтой. Нэгэнт ийм юм болсных дахин буугаан цэнэглээд цохонд нь тулгаад буудаж орхилоо. Гэдсийг нь ярьж доторгыг нь гаргаад хутгаараа гудтал хууллаа. Бараг л 2 цаг ноцолдож арайхийн арсыг нь салгаад 4 хөлийг нь аваад бусдыг нь хаялаа. Авсан маха арсанд нь боогоод чирээд агуур угаан алглаа. Хариу бүрий болохын алдад агуйдаан сая нэг юм хурж нэг хөлийг нь эвдэн чанаж идлээ. Ойрын сард нойтон мах амсаагүй тэрээр маш таатай байлаа. Мөр нь маш их өвдөж байсан ч шүд зүүн төвчин гараа хөдөлгөөнгүй сойн багллаа. Цаашид ийм аз төхөө гочгүй ч. Ямар тач буудаад үзчихлээ. Одоо надад хин тус болох үлээ. Өөрөө хүчтэй байж л бүхнийг давж гарна. Муу халтар новшиг ботхоос л бүцээ хүрээд байх юм. Өөрт нь энэ бүх зовлонг амсуулах юмсан. Алтан хүү минь хүнд итгэмтгий тэрнийг нь би засах байж. Даанч оройтлоо та. Гэж бодон шүүрс алдан. Өнөөдөр чинь яасан юм бэ? Уг нь муу хэрмэр минь хамт байхаар хантай амар байдагсан. Хөрхи гэрлүүгэл давчихсан байх та. Эмээл нь гисгүй зэрэг орчих үед. Номхон амтныг шиг шичвэл насаараа дэв дав хийж айж явах байх та зайлвал. Гэж мориндоо бас санаа зовж байлаа. За. Өнөөдөр ингэсгээд үнтэй. Хит хоногоос тэгшээ гуйтай л нэг уулзъя. Гэд элдвийг хольж солон бодож байгаад унтаад өглөө. Шин мах идсний хүү эн шүн нэгж сэрсэнгүй нам унтлаа. Өглөө босоод харвал хээрмөр нь агун ойролцоо ногоо идээд зогсож байлаа. Эхлээд нойрон бүрэн сэргээгүй сэржээ байж л байдаг гэсэн шиг тоолгүй хажуугаар нь алхаж гараад бие заслаа. Гэнэт бүгдийг санаж золтой л өмдөө таталдгүй босоод гүйчихсэнгүй. Гүйж очиж морион тэврээд энэ бүхлөө бүүдгэр болонд чи л намайг гэх юм та. Гэж хүнтэй ярьж байгаа юм шиг л хэлээд хэсэг зогссноо. Хөрх юм гэж нуруу нь өвдчил байгаа байх та. Гэд эмээлийг нь авч ногтыг нь хүзүүнд нь уяад орхилоо. Хаачиж хангай чамдаж надтай ч хишгэ харамгүй хайрлах юм. Сайн идэж тарах твэртэй байгаарай хэрмэн. Би хүүдээ чи эзэндээ очих өдөр заавал ирнэ. Гэж хэлээд санаа алдан сумын төв байгаа зүгт харан хэсэг зогслоо. Нар уулын орой дээгүүр алгуурхан өндөж энэ өдрийн сонин хачинг сонирхон харж буй мэт харагдана. Дахиад л нэг өдөр Сэржигийн нэг нүд юм харахаан байжээ. Хөөхий гадаад үзэмж гоо сайхантан огтхон ч санаа зовхгүй байлаа. Гагцхүү үрдэн санаа зовж энэ хорвоогийн хатуу өдрүүдийг шүдсүн өнгөрүүлж байв. Гэвч яг яах ёстойгоо мэдэхгүй амьдрсаар хээрийн энэ амьдралдаа ч бүр дасан зогсож эхэлсэн байлаа. Өдөр хоног хэрхэн өнгөрч байгааг ч үл анзаарна. Өнөөдөр хэдэн сарын хэдэн гэдгийг ч бүр мартжээ. Нэг л өглөө босоод ирэхэд нэвсийсэн цас дарсан байв. Хаа очиж амьдарч байгаа агуйн дулаахан юм санж. Эдэх хоол хүнс хомсдож яаж амьд үлдэх вэ гэдгэл зориг түүнд үлдэжээ. Хэд хоногийн өмнө тэгшээ өвгнийг зорин очиход тэдний гэрийн хоосон буйрал үлдсэн байв. Хөөрхий хөгшин тэрнээс илүү яаж тус болох вүлээ дээ. Шинэхэн цаснаас тогоондоо хийн агуудан орж гал түллээ. Ер нь цай чанж уужгаад гадагш гарч хээр морой мэлж унаад ойр орчмоор явж агнаад идчих юмтан байна уугүй юу харъя биз.
Тэр өдрийг шиг аз төхөөж нэг бодон оногчулж болоод л явчихна да. Гэвч надад ахиад тийм аз төхөөгоч билүү. Өдөржин эн тэрүүгээр хэсэж хоосон буцаж ирсэн тэрээр хайрлаж гамнаж идсээр өдий хүрсэн жаахан борцоон гарган шөл гаргаж уулаа. Энэ бол түүний сүүлчийн хүнс байв. Яах тухайга удтал бодлоо. Өдий дайлууд өвлчөнд орсон байх. Хэрвээ намайг яваад орвол шууд л барьж аваад цагтаад өвчих байх та. Яах вэ? Гэж элдвийг бодож шанална. Ер нь маргааш сумын төв ордог юм билүү. Бас л болохгүй л байх та. Хорон халтар чамайгта. Энэ бүхнийг өөрт чинь заавал мэдрүүлнэ. Гэж хорссон бодол буцалж байв. Ингэж бодон хэвтэгтэн дуг хийчихжээ. Нэг сэрэгтэн нам гүм сэрүү татсан агуйд дахиад л ганцаараа ойлох гэвч нулимсанч гарахаан байж. Овоолсон модноосоо хэдийг авч асаан хэсэг дулаацаад дахин унтах гэж оролдсон ч нойр нь хүрсэнгүй. Гэнэт нэг бодол орж ирэв. Ингээд сүхэтэй уулзаад найр тавьж чадвал надад тус олж магадгүй юм. Маргааш ер нь тэдний хэрсэм очивэц. Хөрхи надтай нэр холбогдож хавийн хүнээ амны зогоо болсон доо надад дургүй ээж магадгүй ч эвийн олоод ярилцгал хэрэгтэй. Ямар үлбэрч хөл тавьштэй. Үзээ талтнах. Ингээд зоригтой шийдэмгээ бодон аврал ирчихсэн юм шиг дотроо хүүхэд догдолж байлаа. Сүхэ хаач явсан ганц гэрээрэн байдаг болохоор хар авахлахгүй очиж болохоор юм. Сэржээ нар харж байгаад бүрэнхий болохын алдад сүхэгийн яваад очлоо. Морио уяад буутаагаан шууд л яваад орлоо. Хоол хийж тонголзож байсан сүхэ гадаа нь хүн ирснийг анзаараагүй бололт хаалга нэгдэн сэржээг орж ирэхэд давхын цочиж бүдэгхэн лааны гэрэлд тонгоон хараад "Эмбэ?" гэж асуухад "Сайн байна уу? Би сэрчээ байна." гэж хэлэхэд сүхэ өөрийн ирэхгүй газар бохирч суулаа. Хэсэг дуугүй сууж бараг өөрийгөө чимхэж үзэх нь холгүй байлаа. "Чи чинь яаж энэ дээрв?" гэж дурамчхан асуувал "Уучлаарай. Өөр арга байсангүй. Эхлээд миний ярихыг сайн сонс. Би чамаас гойж байна." Гэд учрлангүй хэлэхэд сүхэ хоолой засаад юм хэлсэнгүй. Гал дээр хоол буцалж мах чанаж байв. Олон сар хээрээр гэр хийж хүн амьтантай ч үг солиогүй удсан сэржээ хэдийгээр дурамчхан хандаж байгаач энд нэг л таатай байлаа. Сүхэ гэнэт "За тэгээд дээшээ суугаад хоол ид." Гэд царай руу нэгцэлж харалгүй хэлв. Ингээд тэр орой сэржээ маш их зүйл ярьлаа. Яг юу болсон тухайгаа ч ярив. Сэржээгийн яриа сүхээг арай зөөлрүүлж өөрөө ч бас ам нэн ярьсан юм. Тэр мө шургуу халтар гэж мө өмхийн нохой увайгүйэр хөөхөдөө мө алтан хүү найз минь сайн л найзууд явлаа. Даанч тийм баха. Тэр явдлаас өмнө нэг эрэхтэн учир битүүлэг юм ярин хүүхэд шуугдчих гинөө нэг юм яриад байсан. Би ч согтуугаараа солиорч байна гэдэл тоогоогүй юм. Ер нь байнга л намайг тэгж ирдэг болсон доо. Одоо тэгээд яах гэж байна? Чамайг хаасайгүй л хайсаар байна. За одоо ч яах вэ? Манай ойр орчим айл байхгүй болохоор гайгүйц. Гэхдээ хизээ хэн ороод ирэхийг мэдэхгүй юм. Ойлгож байгаа. Ямар ч байсан би буцаад явна. Харин чи надад хоолонд ганц нэг дулаах хувцас өгөөч. Тэр бололгүй яах вэ сэрж юм. Харин дараа нь янз бүр болохдоо намайг баллаа хөөе. Санаа зовлтгүй.
Би нэг угаах хэрэгтэй байна. Бас салаагаад өгч болох уу? Тэгээд хэсэг амарч аваад явахгүй юу да. Гэрийн үүдний баруун хэсэгт дээл унжуулж төмөр байнанд усанд орлоо. Амьдрал уг нь ийм л байдаг үсттэй гэж бодон хоолойд нь хатуулдаж байв. Сүхвэ гинэт дээлний цаанаас сухих бүсгүй нүцгэн биеийн харагдах хэсгийг харж дотор нь цахилгаан гүүг шиг болов. Өөрийн ирэхгүй ойртон өннөөс унжуулсан дээлний хамт тэврээд авлаа. Хүш чи чинь яа чинь гэж сэржээ айсан хоолоогоор хэлэхэд байдгаараа амьсгаадан юу ч хэлж чадахгүй хөхийг нь базлан нуруугаар нь амьсгаадан нэг гараа доош нь явуулан нөгөө газраар нь хуруугаа хийн бүр хүчтэй амьсгаатан дайрахад сэржээ. Байлтаа сүхэ болооч гэд гараас нь мултрах гэвч хүчирсэнгүй. Хүн болсноор нөхрөөсөн өөр эр хүнд эзэмдүүлж үзээгүй тэрээр ирээ цэргүй санагдаж байвч доод хэсгээр нь аялах сүхвэгийн хуруу нуруу хүзүүгээр нь сийгэх амьсгал нь биеийг нь маш их хүсэл тачаалд хөтөллөө. Өөрийн ирэхгүй биеэ суллахад сая сүхвэж ойлгож алгуурхан өргөн орон дээрээ аваачин эв хавгүй уруул хацрыг нь шүлстэн үнслээ. Хэн нь үүлэн борооны ажил хийгээгүй удсан хоёр дахин хийлээ. Босож ирээд сэржээ сэмхэн хэсэг уйллаа. Гэм хийчихсэн юм шиг улмал сэтгэлийг нь шаналгаж орхив. Гэвч яалтай билээ. Аврал эрен энэ хүнийг царайчилж байж өөр яах ч вүлээ. Үхэж болохгүй. Үннийг сөрөөд яач ч болохгүй. Үүр цайхаас өмнө сүхвэ, хоёр малын мах, гурил будаа, хувцс хунар, бас хэдэн сум бэлдээд сэржээ өглөө. За сэржээ минь болгоомжтой байгаарай. Чамд баярлалаа. Өнөөрэ мартах шахаж тэгшээ гонх хаашаа нүсэн бол. Чи мэдээгүй юм. За яаж мэдхэвдэ? Сарын өмнө өөд болсон шүү дээ. Тийм үү. Хөрхидөө надад маш их тос болсон. Энэ унаж яваамаар бол тэр хүнийх байсан. Тийм үү. Мо халтар тарцыг би яах вэ? Гэт хөмхийгөө зов. Сүхэ чи юу ч хийх хэрэггүй. Харин надад бас нэг гоёлт байна. Хүүгийн ман сурхийг гаргаад өгөөч. Би тэгж байгаад ирж болох уу? Хүүхдийн чинь тухайд бол ёстой мэдгүй. Харин доржоо сумын төвд ирж бараг л 2 сар болоод буцсан. Хөөхий доржоо бүр шаналж гүйтсэн байл. Гэхэд сэржээ өөрийн ирэхгүй уйлж орхилоо. Сансныг бодоход хэрэг амархан бүтэж нэлээд удаан ам зогоох хүнс олж аваад сэтгэл нь багж гисэн тэнэж агуун гэрлүүгэн ачаата морой хөтлөн алхлаа. Нэг зүрхний төлөө хичнээн сэтгэл шаналж байдгийг хүмүүс даанч мэдэхгүй. Хэлгүй дүлийн орчлонд өөрийгөө ойлгуулж амьдрах гэдэг амьдралын хамгийн том шалгуур юм да. Хээрмөр хээрийн хүүхэн хоёрт хизээ нэгэн өдөр сайхан цаг ирэх байлгүй дээ. Зэрлэг байгалийн дунд хэлэлцэх хүнгүй цаг хугацааг илээж яваа хүний сэтгэл аяндаа хувирч өөрчлөгддөг аж. Өдөр ирэх тусмал сэржээ дотроо өшөө хорсол таих боллоо. Бид мэдрэгдэх өвдөлтийг юм чинээж бодхон болж нэг өдөр хөлөн хөлдөөж хэдэн өдрөл доглож яваад зүгээр болсон. Хуурхай игм, сохорсон нүд, хөлдсөн хөлгээд тэр хүний биед шарах сорив дүүрэн байвч сэтгэлийнхэн шарах тэрнээс их байгаа билээ. Сүхвэгийн дочсноос хойш 3 сар гаруй болж байв. Байдал юу ч өөрчлөгдсөнгүй. Нэг л хэвийн өдрүүд үргэлжилсээр л. Хэрхэн амьд байх гэдэг ганцхан зорилгоос ч залхаж байлаа. Нэг удаа сумын төв рүү шөн сэмхэн орж халтрын хашааны гадаа очиж хэсэг ажиллаж байгаад бутсан. Халтар хийдэг ажлаа л хийж байв. Гэртээ хүмүүс цуглуулж тоглож наргиж архиуж байгааг нь хараад шууд ороод буудчмаар санагдавч өөрийгөө барьж бушуухан холдсон юм.
Ямар нэгэн юм сэдэж түүнийг чадмаар байвч хашаанаасаа холддоггүй хүнийг яах тухайгаа мэдэхгүй л байлаа. Цаг наашилж урин болсон болохоор агуудаа нээх байхыг хүсэхгүй, өглөөнөөс орой болтол уул ойгоор тэнэн. Хээр морин хаач өвс сайтай газар унлаг эдлгээгүй өвлжсөн болохоор тарга твэрэг сайн байв. Үнэхээр номхон ухаантай амтай юм да. Гэж Сэржээ байнга хайрлан боддог юм. Хангай дэлхийг эсэж цасны шар ус зам татан уулын уруу урсан. Сэржээ амандаа байнга аялдаг. Миний аав адуучин дуугаан аялан хээр морин дээрэн эр хүншгэл хөндлөн сууж явна. Холоос харсан хүн бол яавч эмэгтэй хүн гэж бодохгүй. Сэржээгийн энэ байгаа газрыг зорж ирэх хүн нэг ч үгүй аж. Тэгшээ өвгөн тэр өдөр багцаалдан зааж өгч билээ. Өдрийн цагаар хаяа машины дуу хол сонсогддог юм. Сэржээ энэ өдөр огт явж байгаагүй газруудаар явж үзлээ. Морьтой явахын аргагүй, дээгүүрээ шигүү ой болохоор морио хөтлөөд алхаж үзлээ. Хэсэг шигүү модон дундуур яваад нэг задгай газар гараад ирлээ. Нэлээд өндөрлөг газар байв. Цааш алхтал хэд хэдэн чулуу овоолчихсон. Овоонууд бас таяг хэдэн хуучны хавх бололтой төмөрнүүд байв. Эргэж тойрч хэсэг алхаснаа нөгөө хавх шиг төмөрнүүдийг барьж үзээд нэг санаа төрсөн юм. Нэрээ энүүгэр мон ов шиг шоглож болох юм байна штэ. Гэд дотроо төсөөлж яг л хүүхэд шиг баярлан чанга инээлээ. Зэвэдсэн энэ хавхнууд нэлээд хуучных бололтой. Юу ч гэсэн авчих. Өөр юу вэ? Гэд цааш алхтал хэдэн шар өнгөтэй жижигхэн бурхан байв. Тэдгээрийгч бас аваад өвөртөлжглөө. Ингэж өдөржингөө яваад орой агуудан очоод өнөөх хавхнуудан гахын тосоор тослоод орхилоо. Нөгөө хідэн бурхнаа гаргаж ирэн тойруулж үзсэн. Хинэн хайчихдаг байна. Гэж бодсноо. За энэ хөрч яах вэ? Гэд агуунхан нэгэн болон руу шидчихлээ. Тэр өдрөөс хойш сүхэ Сэржээг санагалзаж Сэржээ ахад манахаар ирэхгүй багт гэж их л боддог болжээ. Тийм сайхан жаргалыг тийм ч их мэдрээгүй эрийн зүрхний утсыг хөдлөсөн нь гарцаагүй юм. Аль ууланд хаан байгаагаа хэлээгүй болохоор зориод очих хаяг байхгүй. Тэгээд ч тэр хавийн хүмүүс уул руу зүглэх нь ховор. Төөрчихүүл хэдэн өдрийн ажил болно. Амьдарч байгаа хүн бол гэр шигээл мэдэн. Сэржээ ч дахин очихоос жаахан бэргэж байлаа. Очмоор байвч ахиад тийм юм болох нь гарцаагүй. Гэтэл би чинь хүний ихнэр байсан. Гэдэг зарчимч чанараа түүнийг чангааж гэмшил төрүүлж байв. Тиймээс идэх хоолндоо хязгаарлалтын илүү хичээх хэрэгтэй байв. Өнөөх хавхнуудаа зэвийг нь арчиж янзлаад шалгаж үзлээ. Тэрхүү хавхны шүд эргэж үнэхээр баавартай эд юм санж. Юунд ашигладаг байсан юм болов? Амтны хөлийг бол тас татчих маар юм байна. Энүүгээр согтуу шургуу муу халтар ухныг ангуучлна. Гэж бодон дахин инээд нь хурж байв. Урд нь хүнд муу санах байтугай, хүнд муухай үгч зухийлгаж үзээгүй энэ хүн жил орчмын хугацаанд зан төлөвийн хувьд маш өөр болсон байлаа. Ингээд ашигтай цагийг хүлээн шөнө болгонд уулнаас бун сумын төв рүү очдог боллоо. Хүмүүс байхгүй ганцаараа байх юм бол хий гэж бодно. Ашгүй өнөөдөр тэр өдөр нь бололтой. Шөнө дунд хүртэл бужигнаж байгаад хүмүүс харихаар явчихлаа. Сэржээ морио сумын захад орхиод алхаад ирсэн юм. Сэмхэн хавхаан зүгээд халтрын гэрийн үүдэнд орхиод яаран морилуугаан очлоо. Мориндоо мордон давхисаар шуудхан л сүхэгийн гэрт яваад очлоо. Сүхэ унтчихсан байв. Хаалгаа цойжилж.
Сүхий. Сүхий. гэж зөөлхөн тогштол. Эмбэ, яасан бэ? Гэд сүнгэтсэн хоолоогоор асуув. Би байна. Сэрчээ. Гэж аяархан шивнэв. Сүхээ угсгийн босож ирээд хаалгаа онгойлгон. Хүүш, эн чинь аль хурд ороор. Би чамайг ирэхгүй болохоор нь муул юм бодож байлаа. Өвөлч бас чанга байсан шүү. Уучлаарай. Энэгээр нэг ажил амжилсан төдий. Тэгээд танахаар ороод гархё гэд ирсэн юм. Завалжтай хөө. Хаяа ирж байхгүй юу? Сүүлийн үед чамайг сургалах нь гайгүй. Гэхдээ л сэрэмжтэй байсан нь дээр. Алив, хоол халаа. Гэд Сүхээ ээж нь ирсэн хүүхэд ч гэл баярлаж байв. Тэр шөнө сэржээч дургуйлгсангүй. Хоёул урдын зүйлийг хийж үүр цайхаас уртж тэднийхээс явлаа. Халтар үүрээр шээсэн хүрээд дээлээ нөмрөөд гартал сэржээгийн зүүсэн хавханд хөлөөн хийж ордуу тавин чарлахад хажуу айлын хүн нь гарч ирж салгасан ч хуучны эртээ хавханд шилбнийх нь ясна юучгүй бяцарсан юм. Эмнэлэгт үзүүлж тариа хийлгэн нутгийн бариачаар боолгуулсан ч буруу боолт хийж сүултээ тайруулсан гэлцдэг. Гомдол шингэсэн өшөө хорслын хараал болсон биз. Үйлийн үр хаяг андуурдгүй гэдэг шиг дахир дутуу болж гэм нүглийг нь бурхан тэгж нэг шийтгсэн юм. Сэржээ уулын хүн болоод бүхэд бүтэн 2 жил болжээ. Түүнийг нутгийн хүмүүс бүгд үгсэн гэж итгэж байв. Альва зүйл хайрцагын дотроос гарахгүй бол агуулга хэлбэр нь өөрчлөгдөхгүй. Гагцхүү цаг хугацаа л өнгөрнө. Яг л түүний адил юунд итгэж, юунд найдахаа мэдгүй болсон хөөрхий бүсгүй бүтэн 2 жил өөрийгөө нэгэн хайрцагт хийж түүнээсээ гарч чадаагүй юм. Гэвч хүн гэдэг сэтгэлийн амтан учир тэр сэтгэлийн аль нэг хэсэгт нь гал гарвал дахин сэрж ухаардаг. Өөрөөр хэлбэл дахин төрдөг байж болох юм. Сүхээтэй учирснаас хойш 2 сардаан нэг эргэж тойрч идэх хоол, өмсөх хувцастайдаа талархан амьдарч байсан юм. Гэвч хүний цаад санааг хэн тааж мэдхүлээд. Бүх хүн л сэржээг үгсэн гэж бодож байхад ганцхан хүн л түүнд худал хэлж олон жил хүсэн мөрөөддөг байсан зугаа цэнгэлийнхээ олз болгож байсан юм. Сэржээ 2 жил хээрээр гэр хийж хэцээр дэрхийн амьдарч энэ хэмнэлтэд дасан гарах гарцч хайж байсангүй. Сүүлийн удаа Сүхээ дээр ирлээ. Сүүлчийн хэдгэн тэр өөрөө ч мэдээгүй юм. Би чамд их л төвөг бодож байна. Харин одоо энэ бүхнийг зогсоож хэрхэх хүлээх хэрэгтэй байх. Миний хүүхэд хаана байгааг ч мэдэхгүй. Ингэж амьдрмааргүй. Гэд санаа алдлаа. Юусэн бэ Сэржээ? Чи тэг хэрэггүй дээ. Яг үнэндээ бүгд чамайг үгсэн гэж бодож байгаа. Тиймээс чи гарч очиж тийшээ өөрийгөө зойлох хэрэггүй. Гэж хэлсэн нь Сэржээгийн толгой руу дэлсээ давхшгал болов. Юу гэнэ? Чи намайг одоо хүртэл хайж байгаа л гэж хэлсэн шүү дээ. Би ч тэнийг хүү юм да. Аав ээжийнхээ өрөөс гараагүй хүнийхэн болцоход хорвоо ертөнцийг таньж чадаагүй гайхаар 2 жил өөрөөсөө зүхтаасан байна. Тэр үед тэгшээ гон хэлж байснаар яваад очисон бол хөнгөн шийтгэл авах байсан байж магадгүй. Намайг уучлаарай. Гэхдээ чич гэсэн өөрийнхөө намайг ашиглаж байна. Хэдий хүртэл ингэх байсан гэж. Ингээд зөрхөн хуйллаа. Тийм ээ үнэн. Насаараа ганц үе надад нэг л өдөр бурхан чамайг над руу явуулсан юм. Хэдийгээр ихэндээ тийм зүйл бодоогүй чи манад усанд орсон ч л энэ бүхнийг эхлүүлсэн. Гэж орлон хэллээ. Сэржээ уйлж уйж босоод хувцас өмсөн агуур угаан явлаа. Хөгшин хээр морин бөг шогшин. Сэржээгийн нулимс бороо адил асгана. Амьдралын үнэн чи яг хаана байдг юм бэ?
2 жил амийг нь хамгаалж өгсөн энэхүү уул, ой мод, агуй, хээр морил жинхэнэ үнэнч бусд нь хуурамжаач. Сэржээ агуудаа очин шөнжин элдвийг бодон шийдвэр гаргахаар эргэлзэн суулаа. Ер нь эргээд энд байсан хугацааг бодоод үзэхэд онсон зүйл нэг ч алга. Хинч түүнийг гихгүй байхад өөрийнхөө төлөө буцаж очиж бүх үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Тийм ээ, тэхэл хэрэгтэй. Ингээд шийдлээ. Эндээс авч явах юм надад байхгүй болохоор энэ агууд үлдээе. Хожим амьд минь явбал заавал ирнэ. Ингээд бүх хэрэглэж байсан зүйлээ эмхлээд агуйн нэг буланд шахаж тавилаа. Үүр цаймагц явхаар гарч ирлээ. Хөөрхий хээр морин энэ бүхнийг мэдэрсэн мэт хөгшөрч хөжсөн биеэн хүйтэн газарт дэвсээд амьсгал хураажээ. Энэ 2 жилд түүнээс өөр үнэнч нөхөр түүнээс сайн хань байсангүй. Сэржээ гашуу нулимсан ханцуугаараа шовторч эмээл хазаар хэрэглэлийг нь агууд оруулж эдэлж хэрэглэж байсан зүйлсийнхээ дэргэд орхилоо. Нэгэнт шийдсэн болохоор юуж түүнийг зогсоож дийлэхгүй. Хөвч тайгын дуу, уйдгар хөглөн, уйлах салхи модод сэржигнүүлж сэтгэлд нэг л уйтай. Хэцүү байсан ч энэ газарт дассан байж. Гэвч тэр явах хэрэгтэй. Байна уу? Энэ Доржо гэж хүн байна уу? Байна. Тийм байна хэмбэ. Гэж барилгын ажлын дуу чимээнээс давж орилох Доржо утсаа байдгаараа чихэндээ нааж зогсоно. Хинтээ аймгийн цагдаагийн хэлцээс ярьж байна. Ородод Сэржээ ил гарч ирсэн бөгөөд хамаатны хүн нь дүү болох Доржо таныг гэж байна. Яралтай шүүх хурал зарлагдах тул та яралтай ирэх хэрэгтэй байна. Мөн өмгөөлөгч авч болох учраас тэрийг та бүхэн өөрсдөө мэд. Гэд таслаа. Аль хэдийн үгүй болсон гэд сэтгэлээсээ явуулчихсан байсан хорвоо дээрх ганц их чинь амьд мэд байгаа гэж сонсоод туйлын ихээр баярлаж байлаа. Хөөрхий ихч минь 2 жил хаана юугаан хийж явсан бол тоо гэж өрөвдлөө. Доржо ажлаасаа чөлөө аван гэртээ яаран очлоо. Цэцэглэн 2 дахь хүүхдээ гэзэндээ тэгээд байсан үе юм. За хайрт минь ихч гарч ирсэн байна. Гэд хаяахан гаргадаг нулимсан тэсэж чадалгүй асхан хэлэхэд цэцэглэнгийн нүд нь том болж ирээд Өшөө яасан гинэ? Хитээ яаж? Гэд нөхрийнхөө хажууд ойртон сууж лавлахад дөнгөж сая аймгаас над руу ярьлаа. Шүүх хурал гэдэл янз бүрийн юм болох бололтой. Хөгшин нь явуулгүй бол гойргүй. Тэгж үз. Иш хөөрхий минь өхөл бүтэн 2 жил хаагуур явсан бол тоо. Харин тийм ээ. Миний хараа нөгөө хуйлч Баатар завтай болов өмгөөлөгч хэрэгтэй гэсэн. За би тэрийг зохицуулна. Чи бушуухан явж үз. Гэдэл баярлах сандрах зэрэгцсэн 2 ийш тийш яаран хувцс хунаар авч явах юмнуудыг нь бэлдлээ. Доржо шуудангийн унаанд суун Хинтээ аймгийг зорилоо. Сэржээ тэр өдөр шууд явн сумын хэсгийн төлөөлөгчдөр ороход эхлээд таниагүй байж. Аль хэдийн хаагдж байсан хэргийг дахин сөхөх болж аймгийн прокурорт шилжүүлсэн учраас шууд аймаг руу ачигдсан юм. Сэржээ хэргээ хүлээж түүний нөхрийн гэр бүлийнхнээс өргөдөл бичүүлэхэд эгчнэр нь гомдолтой гэв. Сэржээд алинч байсан ялгаагүй байсан ч гагцхүү хүүгийнхээ сургийг гаргахыг л хамгийн ихээр хүсэж байв. Иш миний мөхч даач явд. Гэж Доржо эгчигээ тэврээд ихэр татан уйллаа. Сэржээч мөн адил ганцхан үлдсэн дөрсөн дүүгэн хараад өөрийн ирэхгүй асгарч гарлаа. Намайг уучлаарай. Их чин та нарыг гацаа очлоо. Гэд уйлаад байв. Игч битгий санаа зов. Би чадах үхнэ хийнэ. Иш миний мөхч. Нүд нь яачсан бэ? Гэж шогшрон толгой сэгсэрч эгчигээ туйлын өрөвдөлтэй харж байлаа.
Дорч. Миний дүүгчтэй хүүхэн минь л холоод өгч. Би хайх гэж үтсээ. Намайг халгаахгүйсэн. Сэжигтэн мэтэрл үзэж. Эхлээд хоёулаа эндх асуудлаа шийднэ. Хүчтэй байна шүү миний ихч заяа. Ингээд тэрвэрлээ. Зовлонгоор арилжигдах цаг хугацааны аяллыг хүн хүслээрээ зогсоож үл чадна. Гагцхүү тэмцэж, тэсэж үлдсэн л энэ хорвоод амьдрах хэрэгтэй юм. Тэгхийн тулд гал ус, шуурга юуч байсан сөрөн зогсох, итгэл зориг хүнд хэрэгтэй юм санаж.